За сайн байцгаана уу? ERP системийн зээл модулыг танилцуулъя. За зээл модул руу дараад орох юм бол манай зээл үүсгэн зээлүүд маань ингээд харагдаж байгаа. Энэ дэр болохоор бүтээгдэхүүнүүдэрээ ялгагдаад харагдаж байгаа. За шинээр зээл үүсгэе гэвэл үүсгэх тавчин дээрээ дараад за бүглэх ёстой талбаруудаа бүглчнөө. Тэгээд хадгалгаа дараад баталгад орчих юм бол дараагийн төлөв рүү орчихно гэсэн үг. За энэ дэр баталгаад орчих юм бол судалгаа хийгдэж байгаа руу орно гэсэн үг. Тэгээд дахиад баталгаад орчих юм бол эдгээр төлөврүүдэд орчихно. За олгосон зээл төлөвтэй зээл харах юм бол за энэ зээл дээр маань харах юм бол энэ дээр одоогийн төлбөр тооцоолол маань харагдана. За төлөлтийн хуваар нь үүссэн харагдаж байгаа. За энэ төлөлтийн хуваарийнхаа дагуу эргэн төлөлтийн хууль маань ингээд явж байгаа. За энэ дээрээ дараад орох юм бол шууд банкныхаа хууль руугаа дамжиж орох боломжтой. Ингээд ажил бүлгэн дээрээ дарж аваад энэ дэр хууль дээр нь дарах юм бол банкны хуулган дээр орчихно. За тэгээд хамтран зээлдэгч байгаа гэвэл энэ дээрээ нэмэхээ дараад оруулчихна. За зээлийн хороон дээр зээлийн хороогоор батлах гишүүд маань энэ дээр харагдана. За зээлийн сонголтын түүх дээр одоо энэ зээлийг яаж сунгасан энэ дээр харагдана. Зараад арах юм бол энэ зээлийг дүнгийн сунгаад хугацаанд сунгагдсан байгаа. Тэгээд өмнөх хуваар энэ дээр бас хадгалагдчихж байгаа гэсэн үг. За тэгээд зэмсрүүлгээс нь түүх нь бас харагдана. За энэ хэсгүүдээр болохоор ерөнхийдөө гэрээнүүд маань татагдаж авах боломжтой гэсэн үг. За төлөлтийн хуваар хуулга татна, хуваар татна. За бусад гэрээнүүд маань энэ дээр шууд харагдана. За илүү гэсэн товчон дээр харах юм бол журнал бичлэгтүүд нь харагдана, банкны хуулгууд маань харагдана. Тухайн зээлийн төлөлтүүдийн хуулгууд харагдана. За тэгээд дээшээ дэд хэсгүүдийг харах юм бол барьцаа хэсгээр барьцаа бүртгэх боломжтой. За зээлийн явцын амлалтыг харах боломжтой. Зээлдэгч нараа эндээс бас шүүгээд харах боломжтой. За тооцоолох гэсэн дээр болохоор зээлийн англи шилжүүлэхийн за хөрөмжлөлийг хийх боломжтой. Тэгээ өдөр өдрлөгийн түүх бас харах боломжтой. За энэ дээр тодорхойл эндээс авах боломжтой. За тэгээ тайлын хэсэг дээр болохоор зээлийн бүх тайлангууд маань татагдаж авах боломжтой байгаа. За энэ товчон дээр болохоор манай зээл модулийн тохиргооны хэсэг байх хэрэгтэй. За тэгээд хэрэг бүтээгдэхүүн үүсгэх гэвэл бүтээгдэхүүнээ үүсгэхээ дараад хадгалчнаа. За мөн үүсгэсэн бүтээгдэхүүнийг засах боломжтой. За тэгээд зээлийн зориул, барьцааны дүрэл, салбар хэмжлэн бүх зээлтэй холбоотой тохиргоог энэ дээр хийх боломжтой байгаа. За баярлалаа.